Тэгээ бит хоёр өнөөдөр айгуу соноо цуг бичиж чинь тэгээд ойрж өрөөсө бараг хэдэн жилийн дараа цуг бичиж байгаа. Энэ удаж байгаа тий. Ерөөс ингэ цуг бичээгөө бараг жил болсноо нэрнгээсээ. Сони мэн Ариунагийн өөдөөс нүдрүү харж байгаа юм бичих гэж ингэж. Тэгээд дандаа даалгаж байгаа дэрж байгаа. Тий дандаа хөвчөр бицээр хагаад сурцсан байсан болохоор ерөөсө. Mini chess surrender, mini bass surrender, mini boje surrender. Ингээ шудлчих юм уу? Яри вивэкш. За сайн бацгаана өртөн үзэгч та. Ингээ үзэгчтэй бас юм шүү. Өөрсдөө үзүүлдэг бас юм шүү Ариуна. За одоо бичлэг ангиж байгаа гэж найдаж байна. Бид хоёрын дөрс наш татагдж байгаа. Бид хоёр шалдан сууж байгаа. Яг хэдэн жил ярьлаа. Тэгээ яг шалдан сууж байгаа үзүүлсэн чинь та нар боо юм болоод байгаа шүү дээ. Ямар нэтаа гэж олон түмэнд өөрийнхөө сайхан л шүү дээ. Олон дээр нөө бичлэг маань нэмэх 18 учраас дөрж орж ид үзсэн хүмүүстэй бүгдээ баярлалаа. Хаа. Бид хоёрыг үнэн төрхөөр нь харсан да. Айгу мэлээ надад л би ерөөсөө би нэг бичлэг яадаг төрлийн хүн биш байсан байхгүй юу? Энэ зоныг болтолаа. Тэгээ яг өөрөө тэр юун дээр харсан чи ёо айгүй юм бэл ингээ ерөөсө камер руу хаашаа харахаа мэдгүй гүлэн бороо харах чааш юм шиг эсвэл нөгөө камер руу нүднийхээ болонгаар хараад чааш юм мэдгүй ер нь бол жоохон тийм сонирн байсан. Тэгээд биений хэлмэлч айгүй чухал юм байна шүү дээ. Хүл мүлээ яаж сууж муухаас эсвэл тэгээд нөгөө хүлээ ингээ суудсан ч хүмүүс яасан бүдүү хүлтэй мүлтэй яасан гэдэг мэдгүй тэг янз бүрийн бичсэн. Тэр бол надад нэг амар сүртэй санагдаагүй боловч өөрийгөө тэгж харах айгуу сони юм бэлээ. Яг нэг юм мэдгүй өөр хүн хараад байгаа шүү дээ. Би бүр яа энэ би мөнө гэдэг ер нь бол нүрээ жоохон нүрээ хомхиж бараг үтсээ. Бараг хорооныхаа салаагаар фиг бараг үзээчгүй бараг эхний 10 минутыг үзчих. За ийм нэг иймэрхүүл хүүхэндээ чигээ тэгээд би бол хайсан байсан. Йоо айгаад мэдгүй яагаад тэгээд юм бүү. Угсаа нөгөө нэг өөрийнхөө хоолойг анх сонсч үзэг байхдаа бас юм ивэдэг шүү дээ. Нэг юм хоолойноо дасах гэж нэг хэсэг хугацаа хэрэгтэй байдаг шиг юм бас өөрийнхөө царай байраг өөр нэг дэлгэцүүлцэр хахад угаасаа хугацаа хэрэг болох гоо найз. Харин ивэн бэлээ. Би бас бүр ингээд хүнжил дотроо ингээд орсон заяа. Хүнжлийнхаа ингээд хаанаас ингээд нүдээр гарах. Тэгээд ингээд үдчих та ингээд ёо ингээл заяа бараг хүнжлээ авандаа цочод ёо ямар тэнэг юм бэ. Ямар тэнэг өсөө жоохон сонирн байсан нэг юм. Энэ одоо бит хоёр мөн үү гэдэг. Яна бүр ингээ хэлчихэж байгаа мó гэдэг ингээд бүр ингээ яг нэг өөр юм үдчихэж байгаа юм шиг. Яна гайгүй мэрсэн байна уу? Найз хоёлаа гайгүй мэрсэн байна уу? Хоёлаа ер нь тэгтээ жоохон хөвгөлтэй хүмүүс юм биш үү? Яа өөрөөсөө ингэж тэрэгтэй ус байдаг. Түүшээ гэхдээ тэр бичлэг гарсны дараа заяа. Натруу амар олон залуучууд бичсэн заяа. Ер нь бол нэг амар олон залуучууд нэг бичдэггүй шүү дээ. Яг нэг юм сонин хүмүүс бол ингэ бичдэг бас аахгүй. Тэгээд юу байна гэдэг өө чи өстө нэрээ тэр газар би нөгөө оюутан багтаа нэг төгсдөг жилийн газар зөөгчсэн Things кино театр дотор. Тэгээ тэнд зөөгчжсэн охин мөн үү зүнүү гэж бүр амар сонь хүмүүс орж ирсэн юм. Тэг би тийм мөн гэж үгээ заяа бүр амар олон сонь хүмүүс орж над руу мессеж чээ. Тэгээд ялангуяа залуучууд амар мэдгэдэггүйц бүр битсэн. Тэгээ би хүүх хайдан царайгаа гаргаж айгу зүгээр юм байна гэж бодсон. Яг тэгсэн. Ирчүүдийн дагах тоо нэмэгцэн. Тэгээд тэгснэ. Бүр урд тож таньдаг байсан хүмүүс ингэж бичиж. Манай нөгөө нэг юу нэ би Монгол байхдаа нэг явдаг байсан фитнесийн маань трейнер заяа. Тэр орж ирсэн. За юу вэ? Яасыг тоглож байгаа шиг. Би бүр ёо заачлаа. Багшаа тийм энэ нохнолаа. Фитнесийн багш нар ер нь тэгдэг байхдаа ингээ шавнараа баян хараастай. Энэ ер нь юу хийж явна? Тараалал хийж байгаа тураач галаа. Тэгээ би та одоо нэг олон жилийн дараа орж иртээ дүү амир гэсэн чи хүн жам хурцлах гэж хэлсэн би ингэж уурлагдгаа байсан багшаа. Аль эзэний энэ үе өнгөрөөсөн. Тийм сонир юм бэлээ. Тийм юу яах ч юм тэгэд мэдгүй надад нэг бодлоо ингээд байвал хүнтэй суучих юм билүү гэж бодсон гэж. Тэр дондор гардаг л замалё. Тэр би хоёр стэд биш тий. Биш нэг дураараа байж чадахгүй амар хэцүү байлаа ингээд. За камер харж байгаа шүү гэд нөгөө
камера заримдаа мартчихна камергүй юм бицээр хагаад тэгээ камер харж байгаа шүү гэж бодохоор ингээд айгу дарамттай юм байлээ. Тэгээд нэг юм бүр яг юм 100% бүр өөрөөрөө байж чадахгүй юм шиг надад л санагдсан. Нэг юм одоо ч молцтой нэрээ хамаагүй штэ яг уцмцаа илүү хэлээд нэг юм байгаараа байдаг. Камер харчангуу за ядчил нэг юм яаж суух вэ? Тийм яаж суухаас гадна нэг юм ямар үгийг бараг зөв хэлэх ёстой байлээ ч юм уу мэдгүй жоохон төвхтэй санагддаг. Тэр хоёр ингэ зөрсөн юм аа тийм хоёулаа нэг уулзч ер нь нэг юм бит хоёр гэдэг нэг гол нь ингэ уулзаад байгаа мөртлөө нэг юм хоёулахнаа нэг юм ярих тий боломж авахгүй нэг бол ингэ зураг авахлах гэж уулзсан нэг бол нэг нэвтрүүлэг тавих гэж уулзсан тий нэг бол хүний төрсөнд дээр уулзсан тий эсвэл бөөнд өдөр тоглож моолох гэж уулзсан тий ерөөс ингэ цоогоо гэдэг байлаа харин тэгээд хөрмөнд явсан Монголоос ирээд хөрм гэж ер нь бол начхинсараа таарсан хгүй. Тэгээ хормон дээр нөгөө хормын хүмүүсийн зургууд саяхан ирж таарлаа. Ингээд авахсан зургнууд ингээд ирсэн чинь амар таргаан харагдсан заа би ингээд өөрийгөө ерөөс тэгж бодоогүй баа штэ амар хөөрхөн хормын гэрч хөхөл яваад юм гээ бодсон баа штэ тэгсэн чинь миний гидс нилээ ингээд харгалцсан заа яг юм жирэмсэн хөх шиг. Тэгээ мэдгүй тэр зургандаа эснүү надад эснүү палажин дэснүү гэж. Тэгээ ямар ч байсан нилийн таргалцсан бахан би ингээд ер нь бол айгүй олон юм хийж байгаа штэ одоо юу гэдэг 7 хоногийн 4 өдөр жимд явдаг ч юм уу ингээд одоо 16 8 ингээд хийж болох бараг баах юм хийж мэгэл тэгсэн мөртлөө нэг юм турахгүй байгаад тэгээ арга араад эмч татсаахгүй эмчд очиод хүүшээ эмч би ингээд турахгүй надад тэр нөгөө тураадаг мураадаг эсвэл юм өгчхөө тэр тарамаараа өгчхөө миний таньдаг ихч 35 ил тэгээ турцаахгүй юм жил хэрэглээд тэгээ би тэгээ турчмаар байна. Яг ингээд нөгөө эхний хэсэгт нь л тариулчихад ингээд ер нь хангалттай тэгээ би өөр ингээд очроо олчихно гэсэн чинь хэмжиж үзт юм байлаа ингээд хэр тархан турахаагийн тэгээд үзснээ та тарханч ингээд одоо тариа авахаар хэмжээний тарган биш вэ? Эсвэл нөгөө бүр турхаа жишээ ингээд тийм болохоор та ингээд нэг бол нэлээд сайн даргалж байгаа. Нэг бол ингээ өөрөөрөө яаж иж байгаа тор тэгээд өөрөө ямар ч арга байхгүй гэд намайг явуулсан. Тэгээ би за одоо нэгэнд өнгөрсөн юм гэд ер нь бол байдалтайгаа хүлэн зөвшөөрөхөөр шийдсэн гэж мэдгүй. Тэгээд ямар ч тэр 2006 дээр бол ер нь амар тийм юу гарчсан. Бүдүүн гизтэй. Тэгээд би за миний ер нь бол нэг гизээр нэлийн таргалцсан байгаа юм байна да гэж бодсон. Тэрнээс ш гоё мой бол зүгээр гайг байгаа байхгүй. Одоо гарын булчин ч юм уу. Мэдгүй тийм юм болсон. Хүмүүс чинь ингээд тариулж ингээд турж мураад байгаа шүү дээ. Тэр тэгээд гарах сөрөг уур дагаврыг бодолцож үзсэн үү? Үзэхгүйгээр шууд за турчлаа хийчихсэн яд ингээд бүр юмштай очсон уу? Тэрийг нэлээд би судалсан. Нөгөө нэг манай ажлын ихч 35 жил турсан гэдэг нэлээд тарган байж байгаа одоо бүр амар тураад. Тэгээд би тэр ихтэй нөгөө нэг сахар өвчтэй байж таарсан байхгүй юу? Тэгээ би нэлээд за ер нь бол ийм тийм тарамаараа хэр юутай болоо гэд анзаарсан ч одоо нөгөө судалгаа бахан унсан чинь ер нь бол нэг амар одоогоор бүр судлагдсан тийм нэг муу дүн мөнгө гарсан юм бол одоогоор байхгүй. Хоёр болохоор дүнгэж яг нэг эхлэл үед хэрэглүүл айгу зүгээр гэсэн. Яг нэг юм турахгүй ингээл амар хэцүү байдаг шүү дээ. Тэгээ яг нэг юм эхлэл үед 10 ил ингээл турчих юм бол хүн чинь нэг өөр урамшаал эсвэл хоолоо анханасаа багмаагаар иддэг ч юм уу. Угаасаа хоолоо бас тааруулах ёстой юм байл тийм тариа илгэж байгаа ч гэсэн. Тэгээ тэнгүүтээ нөгөөдөг чинь ингээд дадал зуршил болоод ирэхлээрээ автоматар ингээд өөрөө ингээд тураад ирдэг гинэ. Тэгээ тийм болохоор яг эхний 1 2 3 сар ингээд эсвэл 6 сар хэрэгжилчих юм бол гайгүй тэгээ тэрийг шууд болчих болно гэсэн. Тэгээ тийм сөрөг нөлөө байхгүй гэхээр би за ер нь очиод яачи даатгалаар авал хямдхан гэд эмчтэй очиод уулзсан чинь тийм юм байхгүй таргалчаа дээр та таргалчаа дээр тэгвэл яг танд бичиж өгье гэсэн. Тэгээ тэрнээс шодоо л бичиж өгөх боломжгүй. Тэгээд ч нөгөө дууссан байгаа гэлээ өглөө айгуу тийм хомсдолтой байгаа гэсэн. Тийм болтцсон агуу хоор юм шүү. Харин тийм. Тэгээ тийм нөгөө нэг аргаар ингээд нөгөө турсан марсан хүмүүсийг амар яах юм те. Одоо энэ юм чи ингээд сахарын өвчтөн хүмүүст олдохгүй байхад та нар ингэж баг өнөөр нь орч байлаа гэсэн комментүүд би өстэй амар хүнсэн. Тэгсэн. Тэгэд яг тэрийг ихэр үлдэрч болтгон болох юм байна. Харин тийм мэдгүй. Тэр жоохон үнэтэй юм шүү. Үгүй ер нь бол даатгалаар аваагүй тохиолдолд амар үнэтэй гэсэн. Тэгээ тэрнтэй адилхан нөгөө Озенбектэй адилхан ямар жаар байлаа. Мэдгүй нэлийн олон гарцсан маа гинэ. Тэгээд манай ажлын бас нэг хамгаалагч залуу тэрийг хэрэгэлдэг гэсэн ингээд өөрөө хуваараа авч тэгээд надад болохоор тийм хуваараа авч хэрэглэх нь жоохон аюултай санагцсан. Ягаад гэхээр эмчийн заавар тайх юм бол ядаж ингээд нөгөө нэг доозыг тааруулна. За хэр хэмжээтэй бол чинь яаж ний чинь гэдэг нэг юм хяналтанд байх учраас тэд нар болохоор юм хяналтгүй ингээд өөрөө авч мухаар ингээд нэг юм жоохон аюултай юу ч болоо байлээ гэж бодоод тэгээд ямарсан эмчтэр очисон чинь
Мэдгүй хүмүүс бол тэгээл юм лээ сахарын өвчтөн хүмүүсээс имэн ингээ булаалаа гэд. Тэнгүүд нөгөө талаар ингээ бодонгууд одоо над чиг ингээ зөндөө их мэрэж байгаа хүмүүс шүү дээ. Ингээ турах гад гээд тэгж байгаа ингээ эмэгтэй одоо дааврын өөрчлөлттэй ч юм уу юутай ч ингээ баахан ол эмэгтэйчүүд ингээ бодонгууд ер нь бол турах чинь ингээ нэг юм хүмүүс хэлээд байдаг болохоос нэг юм турцсан хүмүүс турах бол амархан гэх нэг юм яриад байдаг шүү дээ. Эсвэл нэг юм фитнесийн багш энэ хүмүүс. Турах бол хамгийн амархан, тархлах бол хэцүү мэцүүгээд тэг нөгөө турах гэж амар олон жил зовсон хүмүүсийн зовлонг ойлгох юм бол надад ерөөсөө тийм юугүй санагцсан. Та нар тийм имийн булаалаа гэсэн. Тэр чинь адилхан ингээл ер нь бол сэтгэл зүгээр амар дарамттай байгаа шүү дээ. Ингээл хідээл хайжханлаа, ингэчих юмсан, тэгчих юмсан гэж хоолоо чорол баахан чимээгээл нойргуу чанал одоо юу ч гэдэг хамаг юм хийж үздэг шүү дээ. Тэг тиймэр хүмүүст яагаад байж болохгүй гэж би бол бодсон. Тэгээд тэрийг ахиухан үйлдвэрлэл ахиухан ил зарчна тийм яагаад заавал ингэж бөө юм болж байгаа. Гэтэ одоо жил ярих тусам яах вэ? Юу лээ? Арай илүү үйлдвэрлэдэг болно гэсэн хүмүүс ингэ мэдээд ирэнгүүт инженери айгу ашигтай байна шүү дээ. Ер нь бол таргалттай байжснаас тийм юм хэрэглээд одоо нөгөө бүр амар илүү дэлжинтэй байжснаас тийм хэрэглээд ядаж нэг хіднэ хилээ багасхуул арай дээр юм болов гэж бодсон. Харин тийм. Тэр нэг яг нөгөө судлагдаж бас нэг сүүлд нь гарах үр дагаврын одоо бодвол хэдэн жилийн дараа л мэдгэл хаалт те. Яг одоо дөнгөж нөгөө хүмүүс бусдыгаа нэг дөөрэж нэг юм жоох тэмэлж үзэж байгаа үе дээр нь би бас жоох айгаалаа. Ингэж бас болох юм байна. Гэтэ бас дараа нь яах юм бол байжснаа гинт үгүй наачвал амар гоё байна. За одоо энэ дээр чи хоёул юугаа яриаг баш сүүл тэний подкастн дээр Монгол яваад Монголын паянга яриад дуус. Тий. Тэгээд чи тоош сая дуусна. Юу зуруу? Пин хаяа сэн ой би амар. Тэгчтэй ганцаар амьдардаг. Үгүй нэрээ ингэж хаалга малгад өгч байгаа юм шиг болон заяа. Би тэгээ ингэж очиод ингэж химбэ гэх тэнгүүд ингэ манай хинч биш штэ гэдэг ч юм уу те. Тогшоо штэ гэдэг би ингэ бүр өөртөө гэж чадахгүй ингэ хаалга онгоолгож байгаа байхгүй. Тэг хинч явахгүй зү. Яана. Тэг би сая ингэ сая нураагүй те. Сая нэг юм дуурсан нэг юм дуурсан. Нэг юм пипсэн болсон мөн. Тэгсэн. Яа аимхаа би бистийг аимхаа би ч ганцаар идэх хүн ч. Ийм хороо. Яа. Эсвэл ихтэй яаж юм болов наа чи насны намар ирээ хийми юм сонсож байгаа юм найзаа. Окей. Насны намар шин гадаа намар яа гэдэг юм бэ тий. Тийм гадаач намар ирээд насныш намар ирээд айгуу сонирм байна. Гэтэ ойр дагвах тийм малгаж юм байгалийн үзлэн харж амар гоё явж байна. Тэгтээ ингээд алхачаа. Чи хүнтэй алхачаа. Натал алхаагүй шүү. Чи бол натаа уулзах байсан шүү дээ. Завгүйсэн шүү дээ. Яа. Тэг гадаа мадаа ингээд нөгөө нэг юм өнөөдөр цаас үлгдлээ тий. Тэгсэн. Тэгэхээр намар нэг их юм аа. Одоо ингээд жишээл ингээд амар гоё өдрүүд байгаа зэ. Намрын нэг гоё малгар өдрүүд нэг юм амар гоё навч юм шаардлагалмарлаа. Нэст уран зураг шиг юм гоё гэж магтдаг. Тэгээд тэгснээ ингээд гинт чороо шуураа сатгшуурал тэг маргааш нь тэр бүх үзэсгэлэн галах болсон заяа. Өчтөрхний хараа зогсчихсан юм моддын навчсан өнөөдөр өглөө гэсэн чи ингээд жишээл нүүн эцгэн болцсон байдаг ч юм уу тий. Хөөе миний найзыг ном бичгээр бодчих. Тэг газраар ингээд ерөөсөө ингээд шааш навч хөглөрөл тэгэл бороо оронгууд тэрэн дээр шавхаад нөгөө төлний бор моронготой болж болоод тэгэл би навцын амьдрал юм байхад хүний амьдрал хавах юм бэ. Сэтэл. Миний найз зүр солиорч гэж. Мөн яагаад даа. Миний найз бүр романтик болчихоо юу? Үгүй энэ харин нэг юм хүний нэг юм те. Байгалийн сайхан бишрэх нас гэж байдсан байх заа. Зүгээр ингээд жиргэж байгаа шоууудыг хүртэл хараад ваа гайхалтай юм бэ. Ямар хөөрх юм бэ. Гэж би наа чи дурлсан юм шүү. Тийм болов. Нэг сэтгэлтэй ч үргэлж шүү. За нэг карт зулчихгүй. Яа. Тойрог тэгээд нөгөө сэтгэл зүйчтэй осоо гэж ярьснаас хойш хүмүүс амир их өө айлтан дээр нүцсэн бэ гэдэг амиг асуустай. Бит хоёр тэр болгон дээр амир өөхгүй хариулсан те. Тэгсэн шүү. Тэр сэтгэл зүйч бит хоёрт өнгөө цаг өгнө. Тэгээ нийтэд ингэ заалж яаж болоо бичсэн те. Мессеж орж ирсэн хүн болгонд хариулсан шүү орчихсан. Тэгээ айгүй хүн асуусан те. Яг ямар өндөр атсан. Хоёрын ярьсан юмнаас болоод очиг гэж бодлоо модлоо гэдэг. Тэгээд амир олон хүмүүс асуусан тэгээд олон хүмүүс тус болсон байх гэж бодож байна тийм. Тэгээ болоог бол явах тий. Тэгээ бит хоёрын подкастыг сонсож байж ахгүй даа гэж. Үгүй бит хоёр насны наваа нарчсан яриа. Тэгээ яна гэдэг навч баш бодсон шигээ. Үгээд хүн ингэж хараад амьдралын өөр юм анхаарлаа хандуулж эхэлж байгаа юм шиг байна заяа. Хүн навч би өрөөсөө хаанзах загууд амьдрдаг гэсэн байх шин тий. Миний читэлээ.
Очин гурвтай. Очоогорны нас юм бол. Тийм бол. За одоо тэгэл ингээл дүнсгэр өдрүүд эхэлж дээ тий. Одоо нэг Christmas болж л нэг жоохон өвлийн амьдрал дөнгөөр болох юм тий. Германд нэг тийм байх юм тий. 10 сар, 11 сар, тэгээ 12 сар гоё. Тэгчихсэн 1 сар, 2 сар, 3 сар ингээд нэг юм сонир бөөдгөр. 3 сараас гайгүй тий. Тий 3 сараас гайгүй. Хэзээч нар гарах гэдэг байгаа. Мэдгүй ингээд баян юм саарал бөөдгөр ингээд нар байдаг ч юм уу, гүч ч юм уу мэдгүй баг нэг тиймэрхүү. Өнөөдөр өглөө би ингэж бодсон. Өглөө босноо. Энэ хүмүүс ер нь ичдэг байсан баха. Нэгний цагтаа ингээд за одоо ингээд ичэндээ орё гэд амар сайхан онд жамангуудаа ингээд хавар мавар сэрж мэрдэг. Би тийм байсан бах гэж бодож байна. Баага бид нар. Баг тийм бах өө тэгэл лааш хар хүүтэн мөтөнд угаасаа идэж ууш олдохгүй хаана ан ман хийнгээ явж идэв тэгээд айгүй бол тэг унддаг гэсэн биз. Тэгээ ингээд хоолоо нөөш тавьчаад тэг шээж мэжэл зүгээр хоол ундаал тийм амьдрал биш голж олохгүй тийм. Одоо бид нар зүгээр нийгмийн амьдралд орчоод аргагүй их нь ажиллах гал босч байна. Тийм болохгүй буцаад хэдүүлээ явах уу. Үгүй харин тэгэж унтмаар энэ хэр бас ингээд 35 үрж болох унтаж болохгүй байна. Яа, өнөө дарамттай. Одоо ингэ намар болгонд хүн чинь айгүй юм бодох юм гарч ирд юм байна шүү дээ. Бүүдгүр агаад ч тэр юм уу эсвэл ингээд хийх юмгүй агаад ч тэр юм уу. Одоо хийх юмгүй цаашаа нэг юм болохгүй болохоор одоо шинэ жил болно гэл хүн чинь нэг амар стресс дэлгүүтэй шүү дээ. Тийм байхгүй болохоор ч юм ингээд юм ботсон чинь амар амьдарч байгаа юм шиг санагдсан. Надад л ингээд сингл байгаа маань айгүй жаргалтай заяа. Би юус ингээд хамгийн анх удаага амьдралтай заяа яг үннийг хэлгээд өмнө ингээд сингл ахтай ингээд гоё намайна гэдэг ч гэсэн ингээд ганцаардаал хайд гэрт нэг хүн байсан болоосаа ч юм уу л ингээд хүтэн мөтө өдөр одоо ийм намрын өдөр ингээд нэг хүнтэй хамт ингээд гоё байх юмсан гэж боддоо шүү дээ. Гэсэн чи хамгийн анх удаа амьдралтай заяа. Би юусаа тэгж бодохгүй байл яг уу. Би тэрийг саяхан мэдэрсэн за би тэгээд ямар гоё юм бэ ганцаараа байх чи ийм байдаг үлээ гэж бодсон заяа нэг юм. Тэгээ би тэн дээр устгацсан заяа. Ингээд ийм нэгт хүнтэй уулзсан ч амар төвхтэй санагдаа ингээд уул заал ёо за ишиг гэд. Тэгээ хоёрт ингээд миний амьдралаас тэр хүмүүс ингээд миний хормыг хумслах чам санагдаа заяа. Ингээд яг юм гоё ажилдаа бол гэртээ ирээл гэртээ ингээд гоё эрүүл хоол хийж идэл тэнгуүтээ ингээд жимдээ нэг цаг маг явал тэгэл орой ингээд ирээл сайхан ингээд 10 марг гэл унтаад өгч мөн заяа. Тэнгуүт нэг юм мэдгүй амар гоё байгаа. Ерөөс нэг юм зовн ахгүй утас муц дуурайд нэг хүнтэй хэрүүлэх юм гэсэн ойлголт байхгүй. Нэг хүний заад байг хэрүүлэх юм байж. Үгүй нэг хүний ингээд нэг юм план дотор ингээд амьдрна гэж аахгүй ингээл тэрний ажлыг тааруулна, миний ажлыг тааруулна. Ингийн тэнгэр гэсэн нэг юм байхгүй ингээд нэг осолдохгүй л подкастаар нэг өдөр тааруулж за ингэж хийл гинөө гэхээс өөр ингээд нэг юм цаг нь баригдсан юм баг байхгүй ингээд байнгут амар санагдсан. Би тэгээд хамгийн анх удаа нэг юм ямар гоё юм бэ гэсэн мэдрэмж басан заа. Тэнгүүд тийм жихнээс заа. Ерөөс өмнө жихнээс тэгж бодож байгаагүй мэн. Жихнээс ингээ за гоё янда маяндас сайхан байна гэж бодсон мөртлөө цагаараа ингээ өстө нэр ганцаардаа дагаа шүү магаа шүү гоё байх юмсан нэг хүнтэй гэж боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь мэдгүй ингээ хүмүү ингээ намайг болцсон гिचгүүд ингээд хариу бичихгүй болонгод ингээд ашиггүй дээ ямар сайхан бэ гэдэг ч юм уу ямар ингээд ерөөс тиймэрхүү юм дэм хямарч мямрахгүй заяа ингээд намайг ингээд гостинг хийжлээ ингэчлээ тэгчлээ гэд нэг юм ямар зөвөн байна мэнэ гэж мэдж боддог гэсэн бол ерөөсөө тийх ерөөсөө шаардлагагүй мэдгүй тэгээд амар ажиглалтай би тэг ингээд бодогдсон чинь хүнтэй суух төвхтэй ч юм билүү гэж сүултээ бодож эхэлсэн заяа яана. Үгүй энэ ерөөс яана биш юм шиг санагдсан заа. Өмнө ингээд зүгээр өөрийгөө ингээд сандруулаагүйгээд байсан юм шиг байна. Хацаа ингээд 30 таа хүрлээ. Одоо ингээд нөгөө 20 явж мавсан болох ч тийм ингээд хурмаа хийх юмсан. Ингээд нэрээ ингээд палаж өмсч үзвэл ямар байдаг бол ингээд энэ хүнтэй хамт амьдрах гэдэг яг нэг юм юмыг бодтойгоор харах юм боломж өгсөн юм шиг байна. За өмнө ерөөсөө хормон дээр ингээд очиж үзээгүй. Очиж үзэнд нэг удаал нэг хоёлоо зочин болчих очиж үзээстэй. Нэг 2 цаг л болоогүй юу. Тэрнээс яг ингээд нэг юм ойроос хүний хорим харж марж ингэж үзээгүй болохоор нэг юм амар гоё юм гэж юу нь бол ботцсон байсан юм шиг. Мэдээж гоё юм л та. Гэхдээ нэг юм бүр яг юм амьдралын юм оргил уу юм уу гэж бодсон. Би яагаад ийм гоё оргил уу үзэхгүй байна. Ингээ босод хүмүүс шиг гэж ингээ харьцуулаагүйгээд байсан юм шиг. Тэнгүүд яг хурим гэдэг чи ийм юм байна штэ, ийм юм байна мэн гэд ингээд ойлгохчингууд нэг үзчихэнгүүд нэг эсвэл хүмүүнтэй хамт амьдраад үзчихэнгүүд нэг ийм байх юм байна. Намайг ер нь иймэрхүү юм хүлээж авах юм байна гэж бодоод тэнгүүд одоо нэг жоохон хүнтэй суу юм уу гэсэн нэг юм бодол мадлаа ингээд нэг юм тийм одоо юугаа цванга гэдэг юм уу? Цванг ч одоо юу лээ?
Өөрөөгөө одоо заавал хийх ёстой гэж бодсон. Тийм хийх ёстой гэж бодоодсэн юм ингээ авах хайцсан юм санагцсан. Тэг хүүхэд мөхөд ч гэсэн ингээ нэг юм түрүү жил нэг юм эмнэлэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиод нэг юм яриа лсэн да. Тэгээд уу яах юм бэ? Тийм уюугаа хөлдөх үү яах юм ах уу миум интертэй болцсон та одоо жирэмсэн болохоор бол яармаар гэл намайг тэгэлсэн да. Тэгээд би за одоо болвол болно болохгүй бол болохгүй ч гэсэн байж болох юм байна гэд бүр тэр бодолтойгоо ингээд эвлэрээд ингээд нэг юм намайг зовоохо болцсон. Амар сонирмаа гоё. Гүний сонирмаас ихтэй. Нэг бол амар гоё зэ. Нэг бол ингээд яана ингээд яг хөшөрхөрөө мууртаа авгаалах юм. Мууртаа авах болсон байсан ч яа гэдэг. Үгүй чимэлтэй харин мууртаа авах болсон байсан ч юу хаваагүй гэж бодсон заа. Тэнгүүтээ нэг юм нэрэл яг хүмүүсийг ингэж мууртаа аваа барыг болд юм гэж би барыг бодсон заа нэг юм. Оо тэгэл бодол болно гэсэн. Барыг хаашаа явж яаж аялах уу? Юу хийх юм их үгс юм аа бодоо амьдарч гэж бодсон. Харин тийм сонирмаад тэр намартай ирсэн бодол энэ надад чад намартай ямар бодол ирэв? Надад намартай ирсэн бодол би ингээд өөрийгөө хүчилж нэг болцоонд тавьсан заяа. За. Одоо ингээд юм хойноос ингээд нэг гүгээл гэдэг залуучууд байдаг шүү дээ. Тэдний нэгэнд нь ингээд болцоонд яваад одоо энэ термер ярьдаг гэдэг шүү дээ. Одоо ингээд Европын хамгийн том ярьдаг гэдэг байгаа шүү дээ. Юу яадаг термер гэдэг байгаа шүү дээ. Одоо усанд ордог. Яадаг газар шалтгаан. Одоо бассейн гэх юм уу? Амар том бассейн гэх юм уу? Тийм ингээд бүр юм том цогцлбөртэйг ингээд ус мусанд ингээд гулгаж болгодог ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг эрдэстэй ус мусанд орж морал тийм ингээд юм сууж муугаад альжаалал тайлт ерөөхдөө нэг тийм спа төрлөйгөө том газар мөгөнд байдаг байхгүй. Тэгээд тийшээ ингээд ерөөсөө би явж үзээгүй гэдэг ингээд байжсан байхгүй гэсэн чинь тийшээ ингээд явъя гэдэг нэг залуу ингээд бичээлсэх. За ер нь бит хоёр урд нь уулздаг та нар ер нь бас мэдчихэл байгаа. Хинэний ч гэсэн урд нь уулзсан урд нь уулздагсан залуу гэхээр нөгөө нэг юу агаад нэг бүр ярих гэж боо болох нь энэ залгууны тухай би ерөөсөө дурж ийснээс биш бүр бүтэн яриаг юм байна. За ингээд урт түүхийн ерөн ингээд богинолгож ярих юм бол бит хоёр уулздаг байж байгаад би ингээд ерөөсөө болохгүй байна гэд ингээд бүх юмнасаа блоклоод бэлдсэн байсан байхгүй. За ямар залуу нөгөө алга болсон байсан 2 жилийнхаа хугацаанд за яа дундуур нэг 2 залуутай уулзж байгаа. Нэг нь яалаа нөгөөх нь ингээд за тий ингээд нэг яаж байгаагүй. Би өөрөө нэгэндээ сайн байсан нөгөөт нь надад сайн байсан гэдэг. Тийм надад сайн байсан байхгүй юу. Тэгээд тухайн үед чинь би ингээд за волейбол яста шалт нэг юм байна. Ингээд өөрөөгөө хүчтэй мөчлөг яадаг маа тийм гэж мэгээд болцсон байж байгаагүй. Тэгээд бүх юмнасаа блоклсан байсан чинь сайн өдөр төрсөн өдөр за 5 сар гэсэн төрсөн өдөр болох гэж яхаа над руу ингээд PayPal-оор нэг мэйл ирдэг байхгүй юу. PayPal-аас мэйл ирсэн байхгүй. Тэр би подкаст нэр яриаггүй надад нэг хэлт ярьсан. Тэгээ ингээд PayPal-аар надад нэг мэйл ирсэн байхгүй PayPal-аас. Тэгэхээр зэрэг би ингээд ороод ингээд харсан чинь ингээд надад ингээд мөнгө шилжүүлсэн байна. Танд ингээд транзакшн орчуулдаг гэж өрдөж ирдэг шүү дээ. Тэгээ ингээд шот 100,000 евро. Тэгвэл би мөн явчих байсан гэж шиг. Тэгээд чи ингээд над руу ингээд яаснаа төрсөн өдрийн бидлий ч нөхөх гэсэн юм аа. Чи ингээд уулзах боломжтой байж ингээд бүх юм надаас ингээд намайг блоклцсон учраас би чамд ерөөсө холбож чадахгүй байна гэд. Жилийн дараа одоо блокснасаа жилийн дараа биччихаа гэсэн үг байхгүй. Хүн бас холоохоор бол хүн яаж хийж яваад болох юм те ямар амар юм. Харин тийм байгаа. Тийм сэтгэхүй ингээ орж ирнэ гэдэг чинь ингээд надад л гоё юм байна. Нэг болоо жоох ямар сони гэж бодож байна. Тэгээд тэр ингээд явуулсан байсан мөнгө 1 евро заяа. Тэгээд тэгснэ ингээд 1 евро ингээд явуулаад тэгснэ тийм мессеж чичээд би ингээд чамааг амар санаж юм ингээд хоёулаа ингээд ингэж болцсон байна. Би олноо тэгээд ч цааш би ингээд төрсөө дөр өсчөнгөтэй ямар тэнэг арай. 1 евро. Жаас үнэн 100 евро гэсэн бол арай өөр шүү дээ. Тийш тэг аваарай. Тэгээс аахгүй. Тэгээд би ингээд тэр үед ингээд би ямар тэнийг бодож өгсөн байсан. Тэгээ ингээд бүр 6 сар болчихсон. Тэр бүр сар марын дараа заа би ингээд гинт амир өөддөг байхгүй. Нөгөөтгөө гинт хараа. Тэгээд тэгснэ тэр нэр юу гэж явж байгаа бол гэдгснэ нэр нэг шал тэнэг пи болмолоор яатсан байсан шүү дээ гэдгсэн байхгүй. Тэгэнгүүтээ би нөгөө нэг блог листнээс нөгөөдгөө устгах чагаад бичээд заяа. 1 евро болоод хтэй яд чи гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь би чамаа ингэж яг нэг яа гэж мэдсэн юм аа тий одоо ингэ хизээ нэг үед над руу ингэж яг энэс олж 1 евроноос болж би чи явж над руу орж ирэх юм хийжсэн. Би 100 евро ч гэсэн явуулж болох байсан тий. Тэгээ над руу хариу бичихгүй байх гэж би бодсон. 1 евро авах юм бол чи яг 1 евро авахтай яа гэж орж ирнэ гэж чи мэдсэн гэсэн байна. Тэгээ би юу юм байна яасан гэж өнгөрсөн жилийн хугацаанд юу болов гэж бит хоёр хадил catch up хийсэн.
Тэгээд тэгсэн би ингээд нөгөө нэг яагаад одоо зүгээр ингээд юу хийж ийн мэж ил гэсэн юм л American-аас биш би ингээд өмнө ингээд одоо юухгүй боломж олгон гэсэн зүйлсээ эргэж блоклоогоосоо гаргаагүй байхгүй. Хаймайл энэ гэж яах гэж орж ирснээс биш би ингээд чам нэг амар яа эргэж болцсон энэ гэж юусаа санал болгоогүй гэсэн чинь өө ингээд чи зүгээр миний амьдрал байж хатал болоо те ингээд найзын хуваарч хамаагүй би ингээд ер нь бол бажимар байна тэг ингээд чамаа ингээд юусаа ахиж ингээд амьдралаасаа ингээд байхгүй болно гэж би юусаа бодож чадахгүй матахгүй юм гэсэн. Гэтэ нэг юм тийм сонсохоос амар гоё юм байл ингээд нэг юм би өөрөө сайн биш ч гэсэн ингээд хин нэг намайг би чамайг амьдралдаа байлгамаар байна. Яаж чамаагүй ингээд ер нь байж ивэл зүгээр юм уу энэ гэдэг би чивд хоёр ингээд ерөөс тэрвэрлэхгүй үнсэлцгүй гаргалууч байхгүй те ягаад гэвэл чи ингээд миний ингээд байдлыг спектим болох хэрэгтэй. Эдэн бэнтэр гэсэн утгаар ягаад. За тэгээд яалаа. Тэгээд нэг өдөр чи гараад ирээ. Гэрээч доор би ирчлээ гэдэггүй би гарахгүй гэдэг сайн гоё. Би ингээд яцсан төрсөд чи бэлхий бэлдсэн чи ингээд зүгээр надад 5 минут л зарцуулчихсан. Тэгээ гарччлаа. Гэрсэн чи ингээд амар том бүрхэн эцсийн маглаа барьсан тийм. Ууттай бэлэг мэлэг барьсан. Тэгэл юу за хай майнд гэж мгээ. Тэгээ яг 5 минут болоод орсон заяа би. Гэр лугаа. Тэгээ ингээд ороод ингээд тэгсэн чи манай хөлт юу яа гэж. Нэг мэлэг өгчээ. Тэгээ манай хөлт надад найз чи ээжтэй шүү дээ гэж. Хинээж мэдчихгүй. Тэгээ би ингээд цэцгээ нэг ваар дийжсэн чи манай хөлт энэ бэлгийг чи үзлээ шүү гэж тэгж тэгсэн хөөрхөн өнөртөө бас гаргаад ирсэн заяа. Бас болж юм ингээд. Тэр тэрнээс хойш бит хоёр ингээд нэг юм хайлт хай майндер гэдэг. Гэхдээ би ингээд энэ хүн чинь ингээд би ерөөсөө надад таалагддаггүй шүү дээ гэдэг юм өнцгөөсөө байгаад байсан зэ. За тийш тийж байгаа нэг өдөр хоёлаа нөгөөд чинь ингээд шалгалт малгалт амар их улсын шалгалт малтуг яваадсэн. Тэгээ тэрэндээ тэнцээ чи тэрийг надад ингээд нөгөө нэг тэмдэглээд ингээд нэг өдөр хамт байж болох уу гэдэг санаа тийм зэрэг би чи бит хоёр юу ч болохгүй. Юу ч хийхгүй. Тэгтээ яхав зүгээр чи ингээд надаас асууж байгаа учраас би ингээд энэ чи хүндлээдэг ингээд хоёлын нэг өдөр явж болж ирээ. Тэр мэрдэг явсан аахгүй. За. Шалт энийг тэгээ ингээд нүцгэн биеийг харна гэж би ингээд одоо ерөөдөө яаж байгаа штэ. Төлөвлөөгөө ингээд нүцгэн биеийг харна гэж бодсон чи шалт тэний санагдаад би хэлсэн аахгүй. Би нүцгэн ордог хэсэг рүү орохгүй шүү. Тэг чи хоёр зүгээр ингээд ус мус руу ордог те тэр нэг яд ботто ус мус руу л орно шүү гэдгсэн чинь окей гэсэн аахгүй. Яг уу. Тэгээ ингээд орцсон заяа. Уг нь амар гоё зэрэг мэлээ штэ. Тэгээ ингээд яваал ингээд орсон чи ингээд угаасаа тэнцээ ингээд дандаа хосууд явж идэг заяа. Тийм орой оцсон хоёр. Нэг амралтын өдөр л гэсэн. За. Тэгсэн чи ингээд бүгдээрээ ингээд угаасаа хосоороо ингээд явж идэг. Тэгээ ингээд хосоороо байгаа хүмүүс ч ус мусан дотор ингээд орч морд яаж махаа ингээд тэрэлдээл үстэл яаж мааж байгаа штэ. Би нэг хурж мөрөөл заяа. Тэгээ тэгсэн чи би ингээд надад таалагдсан залуутай явцсан заяа. Яар зэрэгээ за. Тэгээ тэгсэн чи нөгөө чи ингээд бас ингээд хурж мөрхгээл ингээд хальт малтайгаа л эхэлж байгаа байхгүй би чи надад хүрх юм бол ташгирна шүү. Яг тийм юм байсан. Ягаад гэвэл чи надад хүрэхэд ингээд таалагдгүй. Бит хоёрын өмнө тэр уулзалтын дунд бас нэг юм болцсон байсан юм байна. Надад кино үзээгээд. За. Тэг кино хоёр үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь над руу дайрсан байхгүй юу? Үүс мэс гэж дайраад. Тэр надад амар юм сэжиг санагдаад тийшээс хойшоо би чи надад хүрхэл юм бол би яг ашуу гэдэг. Тэгээд нөгөө чи ингээд нэг юм юмны арга тавиар ингээд нэг хальт мэлт дурч мөрөл ингэж мэлээс ахгүй. Тэгээд тэгсэн чи би ингээд бүр яг ашгах га заяа. Цааш ярилцсан. Би өөд ингээд чиний наад ингээд мастер чинь тэмдэглэгээд ингээд хамт ирсэн. Тэгсэн чи миний ингээд чи сэтгэлийг юусоо ойлгохгүй. Тэгээд би ингээд надад амар муухай санагдчихээн. Би ингээд өөрийгөө хүчлээд юу н худлаан байна гэдгийг би ойлголоо. Тэгээд ингээд энд ингээд амар гой газар байгаа ч гэсэн би чамтай хамт байгаалахаар би юусэн ингээд энжойд чадахгүй байна. Ингээд үннийг хэлсэн заяа. Тэгсэн чи ингээд амар олон хүмүүс ингээд топтоор ингээд яаж байгаа штэ. Усны ингээд голдон хойлоо зогссон тийм яаж саад байгаа штэ тий. Лихэн дөрөн бөөх хүмүүс ингээд тий шалт үгүй юм яриа. Тэгээд тэгсэн бүүн энэ чамтай амар гоё юм гэж бодсон. Гэхдээ би ингээд өмнөө хэлэхэд ер нь бол надад стил шанс байгаа гэж би бодсон. Тэгээ би ингээд хизээ нэгэн цагт чи ингээд хажууд чи ингээд би байгаад ах юм бол би надад шанс байгаа гэж бодсон. Тэгсэн чи үгүй байсан юм байна гэдэг жаа. Тэгээ би харин тийм ээ би одоо энийг ингээд чам тэгсэн надад ингээд бүр амар гоё болчихлоо. Тэг би энийг хэлж чаддаг болсонтой амар баяртай байна. Тэг ингээд өмнө болохоор зөв би ингээд надад таалагдахгүй байгаа ч гэсэн ингээд хүрээгэлтэй ингээд нэг юм би за ингээд энийг дуусгаад дахиж уулзах гэж боддог байсан бол би одоо яг энийг ингээд зогсоох хэвээр газар зогсож чадж байгаадаа би бас ингээд амар баяртай байна. Миний надад ойлгож өгсөн баярлалаа гэд. Тэгээд би ерөөсөө болсон сангас гараал явцсан юм. Шууд гараа явцсан. Тэгэл хойноос ингээд оо чи байж та хойлоо чи өөрөө мөглөсөн штэ гэдэг хэлсэн зэ. Тэгээд би тэрийг бүр ингээд сонсохгүй ингээд тэр чигээрээ баг ингээд ус мусны гэстэй хальт орсон болол тэгээд гараа явдаг гэсэн зэ. Тэгээд тэгсэн би ингээд яг тэр намартаа ирсэн надад бодол. Зогсоох хэвээр нэг яг зогсоох үед нь зогсож чаддаг байх хэвээр байна. Хичнээн ингээд
энэ сайн залуу шүү дээ. Би энд ингээ сайн болох хэрэгтэй гэдэг ч юм уу. Эсвэл энд нэг шанс олгоод үзчихье. Ингээд хамт байвал бас өөрөө мэдрэгдэх юм билүү. Тэг ингээ нэг өөрөө хуурсан юм бодлоод бол намайг амар юм дотроос иддэг байсан юм гэдэг ойлгосон. Тэг өмнөх одоо өөр хүмүүстэй уулздаг ч гэсэн ингээд би сайн биш те. Тэгтээ надад секс нэрхтэй ч юм уу те. Ойр секс юм чи яа тий хийчихэл та гэж бодож ингэж нэг юм заавал өөрөөгөө нэг юм шахаж магаж те. Ингээд уулздаг байсан тийм уулзалтууд одоо ингээ батсан ч амар муухай санагдсан. Эсвэл миний одоо байгаа байдал ямар өөр байгаа. Харин тийм баха. Наа чи ингээд би ингэж бодсон. Иймэрхүү бодол ингээд жоохон юу яадаг бах. Цаг-цагаар өөрчлөгддөг бах. Ингээд өөрөө нөгөө нэг одоо байгаа сэтгэл зүйн төвшнгөөс олж байгаа. Эсвэл өөрөө байгаа өмнө хоёлаа ингээд нэг юм ганц бий те ингээд одоцсон ганц бэлтэй. Гэхдээ нэг юм их чөлөөтэй дураараа нэг юм хүмүүсээ байсан да ингээд нэг юм яавал чи унтуул унтжээ те ингээд гаруул гарчээ гой ингээд нэг юм 28 нас ч ингээд тийм нэг 37 жилийн мөчлөгөөр яриа л нэг юм арай өөрөөс байгаа байхгүй юу. Одоо ч ингэнгүүт ингээд нэг юм жоохон насмаас яваад ирэнгүүт нэг юм хайр майр хүсээд ч юм эсвэл нэг юм амьдралыг харах өнцгөн жоохон өөрчлөгдөд ч юм эсвэл нэг юм одоо байгаа юм юм одоо юу гэдэг хүмүүнтэй уулздаг нэг хүн ганцхан хүнтэй уулздаг болоод ч юм уу эсвэл нэг юм тэр мэгнээс өөрчлөгдөд яг бодолч гэсэн өөрчлөгдөг байх. Одоо тэнгүүтээ жилийн дараа бас ахаад нэг өөр юм ярьсан явж байгаа. Магадгүй. Яг жилийн өмнө өөр юм ярьсан явж байгаа. Окей, хоёр дугаарыг өмнө өөр юм яриад байгаа шүү. Энэ орнд яг юу болох вэ? Энэ орнд яг юу болчих хүмүүстэй. Энэ таврыг таасан хүн шагналтай. Надруу бичиж орж ирээрээ. Би танарт юм өгнө. Та зүг таасан хүнд би ацдангаар. Магадгүй өнөөдрийн жодол байж магадгүй. Харин тэрнээс тэр үед мөдөө бол ингээд амар чухал эсэр чи ер нь бол тийм сэрэл мэрэл хөдлөөд тэр хүнтэй ундаж мундахад нэг юм тэр чи ингээд нэг юм зүгээр одоо ашиглуулад ундах биш нэг юм ундах гэдэг чинь бас нэг ондохгүй гэж би л бодсон. Одоо туулж байгаа юу туулж байгаа одоогийн бодолтой бас амар юм холбоотой ах гэж бодсон. Одоо л нэг юм яриад байгаа биш нэг юм 3 сарын дараа ёо стандарт сайхан яагаад магаад гэсэн ярьсан юм байж магадгүй шүү дээ. Тийм баха. Харин тийм. Одооны өнцгөлийг нөлөөлж байгаа бах тийм. Гэхдээ тэр нөгөөх нь бол нөгөө нэг секс их ч ондоо хүсээгүй басвал нөгөө дургуй мургуй залуутайгаа харилцаагаа таслах чинь нэг ондоо. Тэгээд залуутай би онддог гэсэн байгаа байхгүй өмнө. Өмнө битгүүр онддог гэсэн байхгүй юу? Оо ямар амар юм тий. Тэгээд дургуйлцсан л байхгүй юу? Тэгтээ дургүй байсан юм унддаг хатаа ч. Тэр үед бол миний хувьд зүгээр физикал таашаа штэ. Би чи энэ биеэрээ л мэдэрч байгаа. Угаасаа би сайн бол байгаа. Угаасаа хизээ сайн болохгүй гэдэг мэдчихсэн. Зүгээр ингэж хэлэх муухай тий. Өгөө чи дараа л тэгэл өөр нүдээр харсан байхгүй да. Өөр нүдээр хараалаа. Нэрээ үгүй энэ биш юм байна. Би ер нь яах гэдэг ингээд мэдгүй гаргасан зам маань таалагдаагүй ч юм уу. Тэр нөгөө нэг хүсээгүй байхад чинь кино минонд яаж маангууд нэг юм хүний нэг буруу газар ингээд дарчдаг штэ. Яг тэр чи хөдөлгөнгүүд л яг юм за ер нь ингэж өөргөө гүрийн байж хөөрхөн амт ингэж бодож энтэй уулзж яхаар болиг гэж бодсон ба. Тийм шүү дээ тий. Тэгэхээр дуртай хүн маань хэрэг намайг кинонд дэр ч юм ингэж жоохон өдөж мөддөг ч юм уу тий. Тийм юм бол тэр бүр амар романтик зүйл тий. Тэнгүүд таалагдахгүй залуу надад кинонд дэр тэнгүүд бүр ингэж жигшмэр зүйл байгаа байхгүй юу. Тэг хөөрхөн тэр залуугийн ямар буруу байгаа гэж. Тэр залуу чиний сэтгэлийн буруу шааллаа үгүй л тий. Хүн ингэ ярьцад ах чинь үгүй би юм дургуй шүү гэдэг чинь юм амар тэгээд дээрээс нь би ингэ чиний хажууд байгаад ах юм бол чи надад дуртай болчих юм билүү гэдэг тэр чинь ямар жоохон сонь сэтгэл зүүн бодол юм шүү. Угаасаа ингэ би чиний нэг юм аимшиг хөөхнүүд эдэж штэ ингэ би чиний хажууд ингэ байгаал ах юм бол хизээ нэг цагтын залуу надад хайртай болно гэдэг шиг нэг тиймэрхүү юм жоохон сонио. Тэр нь чамд таалагддаг баг гэж би л бодож байна. Намартай хамт бас ирсэн нэг бодол нөгөө залуу штэ. Нөгөө цөмөр юу ч нэрлэж ямар нөгөө залуу хоол хийж өгдөө залуу. Яа нөгөө битгой Монгол явахсан болдог гэж хүчрээд яагаад тэгээд нөгөө ерөөсөө холбоогүй байгаа. Ерөөсөө Монгол хэлж ухсаад бичээгүй. Тэгээд бас байхгүй тэгсэн чинь 9 сарын бүр заа юу. Хизээ үлээ тэр дундуур заа юу. Тэр подкаст бичээд ингээд цацгдсны дараа тэр ч одоо ойлгохгүй шүү дээ угаасаа. Тэгээд тэгсэн чинь өөрөө тухайн ярьсан байсан бодог л хата. Зүгээр 9 сарын дундуур гэдэг ирснэ. Чи яагаад намайг ghost болчоо that's not cool гэсэн аахгүй одоо ингэ нэг юм тийм англиар бичлэлтийг байгаа гэсэн. Гэтэ тийм утгатай. Тэгэхээр зүр би хэн нэг ghost хийсэн гэсэн аахгүй. Тэгсэн чинь юу гэсэн үг юм би ингэ сүүл чамруу ингэ битсэн мессеж чи хариулт битсэн байгаа сте тэрэн дээр чи ерөөсөө reaction үзүүлээгүй шүү дээ гэсэн аахгүй. Тэр чи угаасаа ингэ би тэ ингэ амар сэтгэлсэн битсэн юм дээр маргааш нь шал тэнийг бичгүүт нь би хариуцаагүй Монгол авчаагүй. Тэг тэнгүүт нь би
Эцэд ер нь бол би бүтэн сар 2 сарын хугацаанд чамаас юм мессеж аваагүй байж би одоо стил чамаа бодож сууж ингэж яаж бодож чадж байна гэж. Миний хувьд бол бүх юм дууссан гэж заахгүй. Тэгсэн чинь окей гэсэн. Чи яа тэр бол үнэн тэрэг. Тэгээд би яг тэгээд ясаа. Тэг яг гэж бицээ. Зүгээр ингээд яг гэж бицсэн юм шүү. Мэдгүй. Энэ яг юу вэ? Зүгээр тагчууж байгаа юм шиг. Энэ ирсэн юм уу? Энэ ягаад над руу бичихгүй юм гэж барыг бицсэн байх шээ. Тэгээ өөрөө нөгөө нэг ингээд хүн өөрийгөө токсик гэж хэлээд байхад те би энэ токсик гэж өөрийгөө хэлж байгаа нь токсик биш ээ гэж тухайд ойлгох гэдсэн юм шиг байгаа заяа айг бол яасан гинэ. Ямар ингэж би подкаст ингэж ирсэн шүү дээ. Өмнө харилцаан дээрээсээ ингээд тийм байсан. Тэгээд би амар токсик байгаа зү гэж надад ингэж хэлснийг нь би надад тэгэж хэлж байгаа юм да гэж би ингээд амар зүгээр юм шиг юм ярьсан шүү дээ подкаст дээр. Тэгсэн чинь эргээ ботсон чи хүн өөрийгөө токсик гэж хэлж байгаа бол тийс тэр токсик юм байна. За одоо тайлбарлаж өгсөн баярлалаа. Яа тийм. Тэгж бацсан тэгээ хүн өөрийгөө би муу залуу би чамд тохироогүй гэж хэлж байгаа бол yes тэр муу залуу би чамд тохирохгүй. Тэрнээс хүн ингээд тэр хүнтэй хамт байхыг хүсээд ингээд байх юм бол ингээд нэг хамт байх шалтгаан хайнаас тэгээ тэгхгүйгээр ингээд хамт байхгүй байх шалтгаан хайж байгаа бол тэр угаасаа л чамтай баймаргүй байгаа л гэсэн үг л. Гайхалтай наач нэрээ тийм байх тий. Өөрийгөө токсик гэж л авал токсик, өөрийгөө муу хүн гэж л авал муу. Яа надад ч надад ирсэн бодол юм шүү. Баярлалаа. Би чамд амжилт гэсэн үг тий. Гэтэ ингэж ингэдэг байсан. Ер нь ингээд одоо тэр залуу тэгэж ингэсэн чи би яг өөрийгөө сайн бодчихлоо. Би ингэж хэлдэг байсан заяа. Би ямар муу юм хэлдэг гэж хэлдэг байсан. Тэнгүүтээ би одоо бодсон чи би яагаад тэгэж хэлдэг байсан ерөөсөй ойлгоогүй мэ заяа. Тэгсэн чинь тэр хүү ингэдэг байсан заяа. Одоо нөгөө өмнө өргөдөг байсан залуу маань чи ингэж өөрийгөө муу хүн гэж хэлдэг ээ. Тэг ингэж чиний яг муу зан чи юу вэ? Ингэж нэг юм байгаа болол чи өөрийгөө муу гэж хэлж байгаа гэдэг хэлсэн байхгүй юу? Тэг би яг муухай хүмүүс гэж мэгээд тэг би ерөөсөй өөрийгөө нэг юм зүгээр л намайг сайн хүн гэж хэлээсэй гэсэндээ тэгж хэлдэг байсан юм уу? Тэгж боддог байсан юм шиг байна. За үгүй шүү дээ чи сайн хүн гэж хэлүүлэх гэж хэлдэг байсан юм шиг байна. За тэнгүү тэр хүн болохоор ингээд юмыг ямар шууд төвлөж авсан байхгүй. Одоо ингээд чам шиг чиний ингээд саяны ирсэн ойлголт шиг ингээд хүн өөрийгөө токсик гэж ойл энэ хүн токсик гэсэн үг гээд тэнгүүд би ингээд тэр хүн ингээд чи муу хүн юм чинь чамд муу зам байгаа гэдгийг яагаад гэдэг гэсэн байхгүй. Чи өөрийгөө тэгж хэлж байна гэдэг чинь чамд нэг юм байна гэсэн үг зэ. Чи болохоор зүгээр үгүй биш шүү дээ. Мэдгүй би яагаад тэгж хэлсэн. Одоо ингээд саяны яг чиний ярьснаас ингээд бодож авах. Би нэрээ муухай зантай байсан болохоор өөрийгөө муухай хүн гэж хэлсэн болов эсвэл би сайн гэж хэлүүлэх гээд тэгж хэлээд байсан болов гэдгийг чиний ярьсангаас ойлгож байгаа байхгүй. Тэгээ бодоодсон би бас муу хүн байсан юм шиг. 100% сайн гэж байхгүй. Үгүй 100% сайн үг гэж байхгүй л гэхдээ тэр залуудаа ингээд л хөөх юм дүү ирэхээс өмнө би өөр залуу мал зэрэг мэрийг явж маддаг гэсэн шүү дээ. Тэгээд би айгуул үргэлж байгаагүй юм чинь. Үгүй үргэлж байгаагүй л гэхдээ нэг юм. Тэгээд би айгуул өөрийгөө муу хүн гэж боддог. Үгүй бодоод тэгж хэлсэн байх. Тэгээд яг саяны тэр залуу шиг би бас тэгж хүн тэгж хэлж байна гэдэг чинь цаана нэг юмтай байсан л байхгүй. Би ч гэсэн ингээд худлаа өөрийгөө тэгж хэлж байгаа ч гэсэн цаана нэг юм байсан болоод би өөрийгөө муу хүн гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгж бодсон чинь нэрээ яг үний юм шиг санагдчихлаа. Ямар эврэ намартай ирсэн бодол гэдэг дугаар юм шүү тийм ээ. Намартай их бодол ирлээ. Хүн тэгэл би чамаас явна гэх юм бол ер нь бол тэр хүн явна л гэсэн үг юм мөн үү? Тийм би ингэж бодсон. За хамт байхыг хүсэж байгаа хүн бол ямар ч байсан хамт байх шалтгаан гаргаж ирэх юм байна. Тэрнээс биш хамт баймаргүй байгаа хүн бол ингээл нэг аваад тийм энэ болохгүй тэр нь болохгүй байна. Гэл ингээл нэг юм заавал нэг шалтгаан гаргаж. Ер нь шалтгааныг хүн хүсвэл юмнаас гаргаж ирдэг л юм гэж бодсон. Тийм баг тийм. Тэгэл нэг юм хүмүүс. Гэхдээ тэрийг бас амар зөв ялгах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бид нар ч эрэгтэйчүүд яг тийг сайн мэдгүй. Үнэнгээсээ тэгж ярьдаг ч юм уу. Яг нөгөө нэг түрүүний миний хэлсэн шиг худлаахаас саддаг баг. Одоо нөгөө эсрэг талаар нь бодуулах гэж. Амаараа нэг юм өөр юм ярьж байгаа мөртлөө би токсик гэж ярьж байгаа мөртлөө ясам дээрээ токсик биш ч юм уу. Тэг нэг юм өөр ингээ яах гээд одоо би чамаас саллаа гингүүтээ. Би чамаас салмаар ингэнгүүт цаанаас ерөөс салмаарг байгаа байхгүй. Гэтэ надад токсик байгаа байхгүй юу? Яг би чамсаа баймаар хэлж чадахгүй. Саллаа маллаа энэ тэгээ заавал хойноос ингэж алгаж малгуулах гэх. Энэ чинь токсикийн илэрлэл байгаа байхгүй. Харин тийм л дээ. Гэтэ тэрийг ерөөсөө мэддэггүй байгаа байхгүй. Амар олон хүмүүс тэгдэг шиг санагддаггүй юм эмэгтэй хүмүүс ихийг нь. Тэгдэг. Гэтэ хараа ингээд нэг юм одоо ингээд нэг юм бодол ингээд эргэлдэлж байгаа шүү дээ тий. Нэрнгээсээ би яг тэгдэг байсан ч юм. Эсвэл онтын өрөнд тэгдэм байж тийг ингээд харилцаанд илүү их детальлэрт одоо детальчилж ингээд юу нь болохоо яач юу гэж ингэж боддог. Насан дээр ирчингүүд ингээд юм байна. Одоо хүн надаа юм хэлэх юм бол би хүлээж авах чадвартай болж байгаа. За юм. Аха. Энд чинь ийм байна гингүүд өмнө ингээд хавсганаал ингээд уурж муурлал тий. Энэ намайг ингэдэг юм бэ гэж мэдээ тий. Тэгж мэддэг байсан бол өмнө энэ намайг ингэж хэллээ. Энэ яг ингэж хэлсэн хэдэн хувьтай вэ
би яг өөрөө яаж чадчихна вэ? Энэ хүн надад үнэн хэлсэн үү? Эсвэл энэ зүгээр намайг уурлах хүн хэлсэн үү? Эсвэл энэ хүн зүгээр токсик байсан болохоор хэлсэн үү гэдэг ч юм уу тий. Тэгээ тэнгүүтээ өөрийнхөө нөрөө дүүл тэнгүүтээ за энэний бол нэг 70% үнэн байсан юм байна. 30% бол жоох хэцүүлэг байсан байна. За би энэ дээр ингэ жоох ажиллачи. Энийг би ингээд жоох ингээд яаж чадхаар уу? Тий ингээд гинтрэнтэй гэж боддог за. Яана. Энэ одоо яг яасных вэ? Намар ирсэн бодлоо шүү. Өвөл бас ахиад нэг өөр бодол ирсэн ярьсан сууж байгаа та. Харин хим шүү. Өвөл ирсэн бодол, хавар ирсэн бодол. Цум ирсэн бодол гэдэг. Гоё юм шүү. Харин тий. Одоо тэр ихтэй нэг юм амьдралын туршлагаас болж байгаа гэсэн үг үстэйгүй юу? Төлөвшлөл юм болов? Гайхалтай. Том хүн болж байгаа юм болов? Гэхдээ би бас яг тэгж бодсон. Миний намартай ирсэн бас нэг бодол нь юу байсан бэ гэсэн чинь. Хойлог айгүйх ингэж ярьдаг гэсэн чинь подкастн дээр хоорондоо хосууд хоорондоо ярилцаа. Гэ айгүйх ярьдаг байсан байхгүй. Би яг ингэж би өөрөө айгүйх ярилцдаг хүн гэж бодож исэн байхгүй. Тэгсэн чинь өөрөө би ерөөсөө хоорондоо ярилцдаг төрлийн хүн бишсэн байхгүй. Тэрийг яаж мэдсэн бэ гэсэн чинь одоо ингэ хэрүүл мөрөл олно шүү дээ тий. Тэнгүүд би ингэ шууд дуугаараа алга болчдөг заа. Ингээд 7 хоног манаг ч юм уу эсвэл 3 хоног манаг бүр ерөөсөө хүн ингэ над руу ингэ ярилцсан гэж хөөх нөгөө хүн маань ингэ бичээд шүү дээ. Тэнгүүд би ингэ тэр чигт ингэ алга болчдөг заа. Тэрний он ингэ тэгээ за надаа ингэ миний цаг хугацаа хэрэгтэй байна. Намайг ингэ цаг 50 байлгаж байгаа ч юм нэг хоног 50 байлгаж байгаа. Тэгээ хоёлоо ярья гэд тэгтгүү за би ингэ нэг мараасаа гуйлгаж яж юм уу эсвэл ингэ бүр өөрөө бүр ингэ тайвширж яж 3 хоногийн дараа ч юм уу 7 хоногийн дараа за юу вэ гэж болов шүүчтэй. Ингээд юу ч болов юм шиг цаа. Нөгөө хэрүүл мэрүүл ингээ болцсон маа штэ. Минут бол ингээ би өөрөө тэрэндээ ингээ өөрийгөө да гэсэрээд өөрийгөө ингээ аргацаагаад тэгээ өөрөө өөртөө ажилласараад тэрийг мартцсан байхгүй. Нөгөөний хувьд бол мартаагүй баа штэ. Тэгээд би өөрийгөө ингээ айгуу тэгж ярилцдаг гэд бодоод байсан байгаа байхгүй. Тэрхүү үедээ яг хэрүүл их үедээ ингээ да гэд хамаг юма хэлчихэнгүүтээ энийг ярилцсан гэж ойлгочоод тэгээд бодоод байсангаа сайхан тэгж ойлгосон цаа. Би яг ингээд өөрийнхөө алдаануудаас би яг нэрээ ингээд хэрүүл хийхээрээ ч юм уу эсвэл ингээд энийг юм таалагдах байлангууд ингээд шууд дуугаараад ч юм уу ингээд ажил дээрээ ч гэсэн ингээд хүмүүстээ харьцах болчдөг ч юм уу ингээд нэг шууд хаалтай байв. Тэнгүүдээ ингээд хэдэн цагийн дараа мараа зүгээр болдог ч юм уу. Их тийм гэдгийг амар ойлгож авсан. Тэгээд хүмүүсээ тэгж ярилцдаг байлээ шүү. Тэгээд яг нэг юм сууж муужгаад одоо за ярилцъя гэдэг ч юм ингээд сууж байгаа юм дургу байсан ч гэсэн өөр таалагдахгүй байсан ч гэсэн ер нь бол ингээд ярих ёстой мэн гэж бодсон. Тэгээд би айгүй тийм дутуу ярьдаг хүн байсан байх гэдгийг ойлгосон. Уул нь яриад байгаа юм шиг санагдаад байсан. Тэгсэн чи зүгээр подкастн дээр яриадсэн байлээ. Нөгөө хажууд хүнтэйгээ биш. Тэгээд тэр амар надад тийм сонир санагдсан би нэрээ энэ маань миний бас нэг юм ойлгож авах ёстой юм байсан байх гэж би бодсон. Тэгээд сүүл бас яг нэг тийм хүн болсон чи би нэр өөрөө яг ингээд хүчилж агаад за одоо ингээд энэ хүнд ч гэсэн хэлж чадахгүй бол нөгөө ингээд хөөрхий хүлээлээ шүү дээ. За энэ яасан бол гэд тэг би ингээд надад цаг хугацаа минь хэрэгтэй байна. Намайг ингээд зүг цаг орхичгоо ч юм уу те ингээд цагийн дараа хойлоо яриа ч юм уу. Тэгж хэлж амар яасан. Болдгийм билээ. Тэгээд надад амар дайчгүй санагдсан. Өөш чи яасан дайчгүй яа. Тэгээд дараа нь ярихлаар айгу зүгээр юм билээ шүү дээ. Хаяггүйгээр асуудлаа нөгөө нэг ярилцж чаддаг л угаасаа. Харилцааг цааш нь өөрчлүүлэхэд яа юм шүү те. Тэгэхгүй бол ингээд за ингээд болчлоо. Эсвэл за тэгээ ойлгоцсон байлгүй дээ гэж ингээд бодоод өнгөрчдөг ч юм уу. Тэгтэл ингээд хоёр хүний перспектив шал өөртэй нэг юмар ойлгоцсон байхад нөгөөдөө шал юмар ойлгоцсон. Гэхдээ нэстэй том болж байгааг илэрлэх харин тийм аа. Нөгөөний наснаасаа биш те ингээд сэтгэл зүйн им урд нь амар юм хүүхд чиглэлсэн л байл та. Яа ямар амар юм бэ те. Тэгэхээр тэр үед өөрсдөө хүүхэд биш гэж боддгоо байсан шүү дээ. Тэгээ одоо ингэ өшөө авчихсан дараа чи одны үеийг ямар хөвчих байсан бэ гэж бодох те. Харин тийм шүү дээ. 42 төдөө нэг өөр юм ярьсан. 7 жилийн дараа гэхээр 42 төдөө би юм ярьсан байна шүү дээ. Тэгэхээр чи 40-тэй байх нь. Тийм биш дээ. За. Яа, тэгэл ч нэр амьдралыг стан ахиад нэг өөр өнцгөр ярьсан намартай ярьсан бодлоо. Бас нэг юм ярьсан. Тийм шүү дээ. Хойлоо юм хийж яа. Харин тийм нэг гоё юм байна. Төлөвлөсөн бодлоо. Харин тийм. Хойлоо тэгээ 7 жилийн подкаст хийж явах болов. Хийж явах хэрэгтэй бодвол бүр нэг юм хоёроор те ярих юм байгаа л шүү дээ. Ингээд тийм л ярих юм түрүүн л нөгөө нэг подкаста бичнэ гэж яхад юу боллоо амьдралд гэж бодоод байсан чинь амар их юм болсон. Харин тийм ингээд үгүй юм хийгээгүй юм шиг мөртлөө одоо ингээд нэг юм гавья байгуулсан юм байхгүй. Одоо юу гэдэг нэг тийж ярьдэн шүү дээ. Мэдгүй нэг амар сүртэй юм амьдралдаа хийгээгүй. Тийм хүний амар авраагүй. Гал уснаас яагаагүй. Хүний маа орсон шин найзчаа. Ажил дээр байнгалалт юм чи тэгсэн чинь нэг тийм хийгээгүй ч гэсэн нэг юм өөрөө өөртөө амар ажил юм шүү. Ингээд
юм зүгээр байгаа цаг хугацаагаа бодож модоод. Гэтэ хоёулын үед юм азтай юм тий. Ингээд нэг хамтдаа ингээд нэг юм өсөд том болж байгаагаа ингээд баримжуулж аваад үлдээж чинь гэхээр яа надад юм ярьсан байж байгаа хэрэг. Тий энийг тэгээ сөүлд нь ингээд хүмүүс үзсэн ч гэсэн ингээд энэ хоёр одоо чи тэгэхээр ингэдэг шүү дээ. Тэ хоёрын хамгийн анхны подкаст сонсохоор та хоёр амар юм бүр гэсэнтэй ингээд бүр юм юу ярих хаана юу хэлэх бүр ингээд бодохгүйгээр үнэнгээсээ галзуу ярьдаг байсан байна. Одоо та хоёр жоо нам суучиж гэдэг шүү дээ. Энэ уус нам суухаас ч аргагүй юм байна. Уусаа ингээд ийм намайг амартай хамт ийм бодол орж ирээд байгаа ч зүйдээ хөө ингээд өвөө амьдралын утга учир ойлоо. Дараа жилийн дараа гэсэн чи зүгээр өстө бэцэтваа. Энэс дугаар хүрч байна. Бэцлийн анги нэгсэн байх үү. Ширээ. Мөнгөөр баяжия. Йоо. Мэдгүй тийм баха. Гэтэ нэг юм тэр нь ингээд гоё ч гэсэн одоо ингээд өөрөө өөртөө яаж байгаа ч гэсэн хүмүүс ингээд хоёулаа ер нь бол ингээд бүгдийн бэклайт нь одоо юу гэвэл бас ингээд давхар харж байгаа штэ. Хамтаа хараа өсөд явж байгаа. Хамтаа өсч одоо зарим нь өсч байгаа гэсэн зарим нь ингээд шууд ингээд бүгдийн маань бүх юм мэдж байгаа гэж бодож байгаа нэг бодлоо ингээд нэм амар санагдахгүй нөө. Санагдаж байгаа. Арди яа надад тийм санагдаж байгаа. Тэг дурандаа хамгийн гаргаж ирчээ дөө. Өөрөөсөө хараг юм. Гэтэ нэг тэрэндээ амар одоо муухай зуухай гарч бол бодохгүй л гэхдээ нэг юм хөөх бас тий 7 жилийн өмнөх миний юу ярьдаг байсныг энэ хүмүүс ингээд мэдж байгаа гэж бодлоо. Бас жоохон ингээд сонирм аахгүй. Одоо би өөрөө 7 жилийн өмнө ямар байснаа нэг тайлтгал мэдж байгаа шүү дээ. Тим хүн байсан гэдгээ тэнгуү тэр хүн чинь ингээд миний 7 жилийн өмнөх байсан ингээд шал өөр өнцгөр харж байгаа байхгүй. Тэнгуү ингээд жоохон ингээд ямар сони юм бэ гэсэн тийм бодол надад л жоохон бодогдсон. Тэр юун дээр бодогдсон бэ гэхээр саяхан би нөгөө X-нэ залуутаа бицаахгүй юу. Тэр чинь яг подкаст эхлэхэд бит хоёр яг үерхэж гэж ер нь бол уулзаж молзож эхлээд ингээд ингэсэн чинь тэр үеийн өмнөх одоо 7 жилийн өмнөх өөртөө харсан чинь амар хөөхтэйсэн аахгүй. Ингээд арай болоогүй ч юм одоо тийг ингээд харсан чинь нэг юм арай насанд хүрсэн. Тэгээ би тэр хүнд айгу баярлалаа гэдгээ дараа нь хэлсэн ингээд одоо намайг нэг юм одоо намайг гэж бит хоёр би нэг амар ингээд одоо өсөн дэвшгэд хэрэг болсон юм шиг санагцсан аль тал дээрээ. Тэгээд яг тиймэрхүү үе дээр нэрээ 7 жилийн өмнөх би нэг юм байсан юм байна штэ гэдэг шиг хүмүүсийг 7 жилийн өмнөх за ийм байсан байна штэ одоо нэг ийм болцсон байна да гэсэн нэг хөндлөнгийн дүгнэлттэй байгаа байх гэж бодохоор нэг юм юу гэж бодож байгаа гэж бодож байна. Тэгээд өшнөө олон жил хамт байдаг нэ зэш. Одоо чи дөрөв тэгээд угаасаа ингээд одоо өнгөрсөн гэж. Хэвээ янз бүрийн юм тохиолддог юм бол тэгэл байж л авах тий. Юу ч болж болно шүү дээ амьдрал тэгээд мэдгүй тий. Би саяхан ингэсэн байхгүй юу? Манай ажил нэлээ оройтож тараад бид нар хуралтай ажаа 2 өдрөөр хуралтай ажиж тараад 3 өдөр шүү дээ чи надад бичсэн шүү дээ. Тэгээд нэлээ оройтож тараад тэгжсэн чинь би нөгөө нэг Сэнлийн тор гэдэг нөгөө метроны буудлын дээр буугаад тэгээ ер нь бол тэндээс би ингээд дамжиж суух хэрэгтэй ахгүй гэрлүүгээ. Тэгчихсэн ч ягаад ч юм ингээд толгой жоохон өгдөөд жоохон алхаж байгаа тэгээ сууя гэж бодонгуудаа гадаа мадаа ч гэсэн гоё яж тарангуудаа би ингээд Марийн плацын зүг рүү алхасахгүй нөгөө зүг рүү гэрийнхэн нөгөө тал руу тэнгууд би за Марийн плац руу алхаж жоохон хүн амьтаа хараад байна чи өдөржингөө нэг 10 хүний царай харцсан хүн чинь гэж бодоод тэгээ тийшээ алхаад би Убан цугсан чинь метрон цугсан чинь метро явахгүй байдаг хгүй метро ингээд явахгүй сайн ингээд юу сигнал авахгүй юу боллоо сайн ингээд одоо нөгөө түргэний тийм юм боллоо гэдэг дөөхгүй тэгээ би гайхаа за буцаад алхахыг гэ тэгээ би буцаад бүр 2 3 бодол цааш гэрлүүг алхдаг байхгүй тэгжсэн чинь хайгүй амар нь би хэрвээ тэр Сэнлийн тор дээр гэрлүүг явах унаанд цуусан болвол тэр одоо юун дээр нэг хүн ингээд яг дараагийн бодол дээр нэг хүн нөгөө нэг метроны өвдөр ороод нас орсон гэж байгаа байхгүй. Би яг тэр убанд тэр метрон дотор яхсан байгаа байхгүй. Тэгээ би хэрвээ нөгөө тал руу алхсан болно шүү дээ. Гёте плац руу алхсан бол яг тэн дээр болсон байгаа байхгүй. Би тэрийг үзэх байсан байгаа. Хайргаас би тэгээд ямар амар тэгээ миний бүр шар ус авсан заа. Бүр яг би тэгэл алхаал ясан чинь яг тэр убан одоо ингээд метро ингээд явж тараал тэгээ яг миний суух ясан байж таарсан заа. Би тэгэл бурхан минь ингээд цаанаасаа намайг яг яасан мэн гэдэг би гэрлүүгээ сайхан 3 бодлоо гээ за алхахыг угаасаа юуж явахгүй юм чаа. Тэг 3 бодлоо алхаа харсан мэт би тэгээд бас ингээд аз маз гэж байдаг юм байна гэж бодсон. Тэгээд бурхан цаанаасаа тэгэхээр тиймэрхүү юм ер нь бодохгүй бай. Мэдгүй болол тэгээд тэрлээс болохгүй бол тэр нэг амар юм сурчинж бодохоо байсан шүү дээ. Амар сонирмаас тий. Алга бүр амар шар ус басал бид ёо стресс ямар гэрээ амар азтай. Одоо азтай жагш юм хөрх нэг хүн нас орсон бахад. Тэгээ тийм үзэхгүй байна гэдэг ч уус. Харин тийм. Бас нэг бодлын азлах байхгүй. Тэгээ өдөр нөгөө нэг метронтоос хүмүүс дотор амар удсан гэсэн бүгдийг гаргах гэж нөгөө бүгднтэй сэтгэл зүйч энэ төр ярьж мараад яаж маасан гэсэн.
гэж хэлээ. Тэгээд ямар ч гэсэн бүх ингээ юг цагдаа нар хаацсан байсан аахгүй нөгөө гарах гарцыг нь тэгээ яасан ч тийм байж юм бэ. Тэгээд ямар амар юм бэ гэдэл тэгээ өнгөрсөн. Харах гэснээс аз гэснээс бас одоо ингээд хүн юмыг таашаа чаддаг байна гэдэг бас амар юу юм бэ? Азны асуудал юм байна гэж. Одоо ингээд хүмүүс ингэдэг шүү дээ. Ингээд энэ хорвогийн сайхан бүхнийг харж яваарэ гэл нэмэлаадаг штэ тий. Эсвэл данаа сайхныг сонсож яваарэ гэдэг тэгдэг штэ тий. Тэгээд бас намартай ирсэн бодол заяа. Ингээд байгалийн ингээд юу хараад явж захта өмнө нь ягаад би ингээд юус таашаадгүй байсан юм болоо тий. Ингээд яг л тийм одоо процесс болдог байсан л гэж таарч тий. Энэ жил ганцхан амралтын намар бусад жил ерөөсөө алтлаг намар болоогүй гэсэн үг шүү дээ тий. Жил болгол тийм болж хахад ингээд тэрийг өмнө нь ингээд баг ингээ хажуугаар өнгөрөхтэй чихвчээ ингээ хөгжүүн сонсоол ингээ шал өөрч цаад болдог байсан ч юм уу тийм. Тэгж амьддаг байсан бол одоо ингээд нэг юм ямар гоё юм бэ? Энэ өнгө ямар гоё юм бэ гэл ингээ боддог ч юм уу тийм. Тэгээ тэрийг би ингээ харж захтаа би их хаттай хүн юм аа. Энийг ингээ таашааж харж чаддаг болцсон байна гэхээр зэрэг бас амар нэг төрлийн юм аа. Одоо бэлгийн мэлмэ. Бэлгийн мэлмэ нэг жижигэн зүйл төр хүртэл амар их юм таашаал авч болж чаддаг болж тэ ингээд өглөө босоод цонх нийгээл ингээд харангууд ямар гоё өглөө вэ гэж тийм бодож чаддаг тэ тэгхүүдээ пиццтай ажилтаа явах. Ажилтаа явах гастай ингээд гарч мардаг ч юм ингээд тэнгууд тэр ингээд яг л нэрээ бэлгийн бэлмэ гэж байд юм биш үү гэж би бодсон. Тэр нь ингээд хаагдсан байхдаа ингээд nooш одоо өглөө ажилтаа явах гэл тэ тэгсэн чинь ингээд ямар сайхан өглөө вэ гэж тэ хүүе кофе ямар гоё амттай юм шиг үгүй тэ тэгснэ лааны дөлийг хартаа миний нэзэн хацрыг гоохноо гартаа ямар нэгээд очморч наа чи дурсан хүн юм шүү үгүй юу юм шүү надад ч би саяхан бодсон заа. Гэхдээ энийг ингээ би саяхан боддгоо хаяа боддог заа ингээд нэг гинт ингээ юм анзаараад ирэхлээрээ ч юм ингээл Обама метрон цонгуудаа ингээд нэрээ эн чин ийм хүмүүс чи ийм царайтай илүү гэдэг ч юм уу эсвэл ингээл одоо намар болгоод навч чинь нэрээ ингэж харалдаг байлуу гэдэг ч юм ингээл саяхан ажил дээр ингээл бид нар зургийн тим юм уу эсахгүй проект энэ төрийг тэнгууд ингээд навч мавч оруулж ирэл зураг зурдагхгүй тэгээ ингээд навчиг баарч марч ингээд юм мөнгөтэй өмнөөс тийм анзаарч байгаагүй юм шиг тийжсэн ингээл Монгол цас орж ийн гингүүд ингээл цас ингээл хараад байрч үзэх юмсан гэдэг чинь нэг юм хүн юу анзаармаар энэ тэрийг анзаард юм байна гэж бодсон. Ингээд тэр ихтэй ингээд заримдаа 20 настайд ч ирдэг заяа. Эсвэл 30 настайд ч ирдэг, эсвэл 35 таа. Тэр яг ингээд хизээ ямар цагт ирэх нь ингээд айгуу чухал юм шиг байна. Ингээл 30 жил анзаараагүй байсан байхгүй намрыг 35 жил ч юм уу. За арай 35 өрөг байж байгаарай. 34 жил анзаараагүй байж ирэнгуудаа ингээд анзаардаг ч юм уу. Эсвэл нэг юм яг юм цаг нь ирэхлээр тохирон бүртгэлээр тэгж анзаард юм шүү. Би яг тэгж бодсон. Тэгээд тэр нэг юм бэлгийн үдэндээ биш яг чи ингээд юм нэг ач холбогдол өгөөд одоо юу гэдэг нэрээ юм чи юм байл намар гэдэг чи юм билүү гэдэг нэг юм нэг гоёор хараад ирэнгүү тэрийг тэгээд дагаа гоёор хард юм байна гэж бодсоогүй юу. Тийм бах тийм. Тэгтээ ингээд хүмүүс одоо ингээд сонсонгууд бэлгийн мэлмэ зэлмэ гэдэг яваад ингээд нөгөө нэг юм чи нэг юмал ярьж юм гэж бодох. Гэтэ би ингээд амар тийм хүн амар итгэдэг болцсон байлээ. Энэ тэгэд одоо яг тэр цаг учраас тэр нүг даун болоод депресснээс гарчихсан цаг учраас шиг болсон юм мэдгүй. Гэтэ би ингээд яг угаасаа энерги гэж байд юм байна. Хүн юмд чи энерги гэж байд юм байна тий. Заавал хүнд гэлэхгүй газар орчин хүртэл энерги гэж байд юм байна. Тэгээ ингээд тэр нөгөө нэг тий ингээд манай сүнсний сэрлөө. Би юм дээр угаасаа нэг итгэдэг заяа болцсон байлээ. Тэгээ тэр нь их юм буруу биш юм шиг тий ингээд. Угаасаа дэлхийн ертөнц 3D ертөнцөөс 5D руу шилжиж байгаа энэ момент та. За. Өчиг надад тийм YouTube сууг нэх юм уу? Надад би тэгтээ тийм өргөн хэмжээний мэдлэгтэй бол биш. Зүгээр өөр төрөй мэдэрч байгаа юм аа л ингээл жоохон нэрээ тийм биш үү гэж бодоод байгаа болохоос би ингээ бүгдийг таньж мэдчихээ. Та нартаа одоо танилцуул ингээ байгаа юм шиг. А тийм. Тийм тэрнээс биш. Тэгээд тэрийг мэдчих чадахгүй угаасаа байгаа заа. Айгу хүмүүс мэдчих чадахгүй. Тийм. Тэр шоорч байгаа. Тийм шилжээ дууссан та нар тэгэл тийм байлээ анх ярин нэг ярьсан сүнснэс сэрэлт гэрүүс сэлрээд байгаа бол гэдгээс чинь нэрээ дараа сүнснэс сэрэлтэнд ороод тийм мэдсэн. Гэтэ ингээ хоёлаа ингээ ярьж ангууд хүмүүс нэрээ бас анзаарч магадгүй шүү дээ. Одоо ингээ ярангууд хоёлаа намартай ирсэн бодол ингүүд нэрээ өөрийнхөө намартай ирсэн бодлыг боддог ч юм уу эсвэл хоёлаа ингээ намрын авцыг хараад гайхсан майхсан гэл тэр манай найз түрүү айгүй их уянгаллаа штэ. Намрын авч бороонд нороод шалбаг болоод тэр нь шар байхаа болоод бор болоод гэдэг юм. Одоо ингээ би бороо ороод навч ингээ шалан дээр хөвтчихвэл би ингээ харна штэ. Яана бороо болоод
Баруулхны тэгвэл шууд ингээд анзаарч эхлэх байх хүмүүс. Одоо хоёлыг ярьсан дээрээс нэр намар гэдэг чинь гэхдээ Монгол цас орсон л хэлээ л дээ. Айгуул нөгөө навч мавч байхгүй болсон байж магадгүй байх. Гэхдээ мэдгүй байх. Тэгтээ хараа ингээд чи ингээд би бүр ингээд зогссон гээ одоо ингээд навч бүр ингээд яг унаад ингээд газар мад зурхыг би бүр одоо ингээд хүн явж байгаад ингээд явтал дундаа ингээд модны навч ундаа гэж харах өөр заяа. Би бүр ингээд зогсоод ингээд бүр зам дээр заяа. Бүр юм явгын зам дээр зогссон ингээд манай навч мавч ингээд унаад ингээд газар мад унжаагаад гэж бодож тэгээд бүр ингээд цаг гаргаж маргангуудаа чи амар гоё юм шүү. харж байна. Тийм. Амар гоё юмд ингээд яаж юм шүү юу лээ. Одоо ач холбогдол өгдөг гэдэг ч юм уу. Тэр чинь тэгэл бас нэг тайвширлын нэг илрэл одоо сэтгэл зүйн бас нэг тайвширлын нэг илрэл хэмж хаашаа. Эмчилгээ гэх юм. Эмчилгээ гэж арай бий юм байна. Юу гэж хэлэх вэ? Тэр арай enjoy чаддаг л болсон. Моментик амар enjoy чаддаг. Тийм тэгээ сая заяа хэлсэн шиг тэгээд гоё намартай хамт ирсэн бодлоо бичцгээгээрээ тий. Бөөнөрөө бас намар хүмүүст өөр юу бодод гэдэг юм байна мэдээ тий. Нэр бас та нарын бас комментээс уншаад нэрээ тийм бас бодол төрчлөх юм биштэй гэж мэдчих юм билүү. Тэгээд энэ айгу гоё дугаар болчихлоо. Тэгэхээр ингэ эхлэхээс өмнө юугаа ярина гэсэн чинь би баг юу ярих вэ би ингэж бодсон заа. За тэр нэг 20-ын тухай ярьчи. Тэг би бүр календараа харсан заа. За надад юу боллоо? Сүүлд ярьсан 2-20-нд явсан юм байна. Гэртээ зурагт авсан юм байна. Тэрийг ярих юм байна гэд нэг тиймэрхүү юм бодсон байсан чинь сүүлдээ нэрээ бүр амар тийм гоё дугаар боллоо. Тэгээ бит хоёрын дугаарыг сонсож гисэн та хэдэд намрын гоё бодол орж ирээд Монгол байгаа хүмүүс нь өвлийн бодол орж ирээд өвлийн бодол руугаа шилжсэн болвол тэрийгэ бичиж үлдээгээрээ тэгээ бит хоёр мэдгүй амар гоё юм а тэгээ уншихад нэг юм юм болсон байж гэд байцсан би бинээсээ харилцсан суралцаа. Өгөө аваа. Өгөө аваа. За тэгээд ярьчаа. Өгнөө аваа. Тий орноо гарнаатай л баймаар байна. Тий тэгээд бичээрэй гэж хэлмээрээ. Тэгээд нөгөө нэг ариун түрүүн би нэг суглаа таалгасан. Тэр их таасан хүн байвал. Над руу бичээд тэгвэл шагналтай. Нөгөө манай YouTube сувган дээр бас бичсэн ч болно. Тэн дээр бас шагнал өгч болно. За ажигчсан юм байна. Орлоо гэлээш. Яа, за баяа. За тэгээд энэ түрээд тэний подкастын маань удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Та чинь 7 хоногийн даваа гарагчийн дугаар уулзлаа. Түр баярлалаа сонсогч. Bye. Mini chess сурдан, mini bass сурдан, бас бүрнэ.